За мөнгөний подкастыг үзэж байгаа зочдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд манай подкастн дээр тусгай дугааруудыг бас бэлтгэж явуулж байна. Тэгээ энэ юу гэхээр ер нь хүн өөрийнхөө хоримтлуулж байгаа одоо мөнгийг өөрийнхөө одоо аялалдаа зориулах, өөрийнхөө боловсролд зориулах гэд би мэдээллүүдийг хүмүүстээ надад хуваалцдаг. За сүүлийн үед бол ер нь мөнгө хадгалах, хувилбарыг хөрөнгө оруулалт хийх тал дээр маш олон хүмүүс санал бас хэлж илээ. Юу гэхээр одоо хүүхдийн одоо боловсрол хөрөнгө оруулалт хийяач гэдэг юм уу те. Тэгэхээр яг энэтэй адилханаар бид нар өөрсдийнхөө аялал мөн бас амьдралын одоо энэ дэлхийн нийтийг таньж мэдэх те энд бас хөрөнгө оруулалт хийх ёстой гэж боддог учраас өнөөдрийн зочноор Gil Travel Guild компани одоо үүсгэн байгуулагч захирал оргилыг хурж оролцуулж байна. Өдрийн мэнд хүргэе. За тэгээд бас оргилдо талархлаа илэрхийлье. Оргил сайн намайг Египтийн аялал руу авч явсан. Тэгээд энэ Египтийн аялал бол нийт 9 өдрийн аялал байсан. Үнэхээр гайхалтай аялал байсан. За тэгээд хэдэн жилийн хугацаанд мэдээж бол энэ аялал чинь хилээ сорилт. Яг нь Египт бол ойрхон биш юм лээ. Яг л тийм эртний Египт рүү тийм хурдан очих самдаггүй байх л та. Челленжтэй очсон. Яг тэгэхээр нэг Стамбул руу нислэг хийж одоо очоод 8 цагийн нислэг 7-8 цагийн нислэгээр очоод 9 цаг нислэж. 9 цаг тий. Тэгээд тэнцэн ингээд 10 цаг байж байгаа л тэгээд үргэлжлүүлээ транзит хийгээд хургаадаага дотор дахиад шөнийн нислэгээр явж байгаа учраас энэ бол нийт 10 хэдэн цагийн нислэг болчихж байгаа байхгүй юу? Энэ 10 хэдэн цаг. Яг хургаадад очих хүртлээр нэг 34 цаг орчим болчихсон. Хоёрдугаар энэ нөө цагийн зөрүү өсчихөж байгаа юм байна. Тэр нь өөрөө бидрийг бас буцааж байгаа ядраат юм байна. Тэр нь болохоор нийтдээ 5 цагийн зөрүүтэй байгаа байхгүй юу? Европ яг л одоо нэг Москвагаас Монгол 5 цаг гэдэгтэй адилхан юм бэл. За тэгээд одоо дахиад хизээ хэлэх гэж байна. Одоо 12 цагийн дараа нислээ. Би нисгээс өмнө энэ подкастыг бас хийж авч байгаа. Өмнө бол өгөн бит хоёр маш гоё яг Кайро хотын битэрийн амралтын газар дээр бит хоёр бичлэг хийсэн боловч тэр маань бол техникийн байдлаас бол бит хоёр нэлээ филтцсэн юм аа. Тэгээд би энэ ярилцлага хүмүүст хүрэх ёстой гэдэг үтнээс өндөр Монголд ирчээд за тэгээд нэг аяллаа одоо халуун арай буугааг байгаа дээр нь мэдрэмжэн дээрээ сайхан ярилцъя гэж бодоод. Тэгээд найзынхаа бас дахиад явах энэ их сорилтонд ажиллаа хийгээд. За Travel Guild-ийн талаар хоёлаа эхлээд тавчхан мэдээлэл олцъя тий. За тэр хугацаанд ер нь ажиллаж байна. Ялангуяа энэ аяллыг хэлж байна. 4 дахь жилдээ байгуулад компани ажиллаад өмнө нь яг би Туркэд амьдарч исэн, Туркэд сурч исэн гэдэг утгаараа Туркэд хамтрагч болоод тэр компанийнхаа төлөөлөгчийг хийгээд зөвхөн Турк руу аялж уулчилж явуулж. Монголч нь Турк руу амар аялал хийдэг болчих тий. Яг тэр одоо яаж явах үед эхлүүлж исэн гэсэн үг байна. За тэгээд 2025 оны 1 сараас эхлээд Египтийн аялал тийшээ ороод явж байна. Египтийн аялал нийт одоо хэд аялал явж байна? Одоо 5 дахь аялал явж байна. 5 дахь аялал нэлээд туршлагатай болсон тий. Яг би өөрөө болоод ингээд 4 дахь явах гэж байна гэсэн. За өөрөө бол маш сайн хөтөж болсон байна гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө тий ойлгох. Аялагчд ингээд аваад явчихад проблем юу вэ? Яг хөө тэгэл янз хүн болгон янз ааштай гаргана. Тий мэдээж явж байгаа хүмүүс ядарсан тохиолдол гарна. Зарим нэг одоо яг зохион байгуулагчийн зүгээс тохиолдоогүй асуудлууд үүснэ. Ч юм уу тэрийг тухай бүрт нь залруулад явах. Тэгээ хүмүүс тэрэн дээр жоохон ягаад хөтөлбөрийн дагуу байхгүй энэ гэдэг юм тийм болох уу? Яг хөтөлбөрийн дагуу ер нь бол манайх яг хөтөлбөрөнд тэгж яах тэр өөрчлөлт юу байдгүй зүгээр яг тэр дунд нэг зарим нэг хүнд таалагдахааргүй ч гэх юм уу те нэг жоохон ганц нэг тийм үл ойлголцлын юмнууд гарч ирж болдог. Тэр тэднүүсийг тэгээд тэр засаа залруулаад явчихдаг. Аялагчд маань ерөөлөлт нь бол байнга жаргалтай гарч. За ер нь аялагчд яг юу юунд оруулж байна? За би бол сая аялж байхад бол ер нь бол за би өөрийнхөө дараа нь лээ. Чиний хувьд ингээд нийтдээ 5 аялал ялангуяа Египтийг л аялал өнөдөр илүү голчилж яриа л тийм. За яг одоо манай хөтөлбөр дээр болохоор нэмэлтээр одоо жишээ нь Луксор гэдэг хотын аялал авах одоо багц байгаа. Нэмэлт хөтөлбөр байгаа. Яг юундаа бол оруулаагүй. Хөтөлбөр дотор өмнөдөө ороогүй байж байгаа. Хүмүүс ерөнхийдөө тэр нэг юг одоо пирамид Египтэд пирамид байгаа. Дэлхийн 7 гахамшиг нэг гэдгээр нь яцсан байгаа. Тэгэхээр түүхэн дээр ч гэсэн пирамидын тухай маш их гардаг болохоос биш. Тэр Луксор гэдэг тэр хотод байгаа юг бол одоо үзмрүүдийг хүмүүс хайж илрүүлж ийм байт юм байна гэж л мэдэх юм болж. Тэгэхээр яг очсныхоо дараагаар одоо явж байхдаа хүмүүс тайлбарлаж өгч байгаа л доо. Ийм юм учиртай, ийм түүхэн
байгаа шүү гэдэг. За окей гэж сонголтоо хийгээд өөрсдөө яваад үзнэ. Жоохон зайтай өдрийн одоо тэр чинь өглөө 4 цагт гараад орой 7 цагт орж ирнэ гэхээр бас нэлээд урт одоо 18 цагийн аялал болчихж байгаа байхгүй юу. Гэсэн ч гэсэн тэнд очиод үзэж байгаа юм маань ихэр гайхамшиг үзэл ирдэг. Тэнд бол юу байдаг аа. Дээрэс нь одоо монголчууд хоол нь маш тохиромжтой гэх юм уу. Идэх боломжтой. Таатай дөгөө. Дандаа тэд илүү хүмүүст талархал гоё байсан гэдэг. Цаг агаарын хувьд ч гэсэн яг биднүүсийн зохион байгуулж байгаа үе бол монголчуудын яг л таарсан сэрүүхэн байж идэг цаг нөх. Тийм. Одоо ихтэл халуун шүү дээ. Халуун гэхдээ зуншгэ биш гэсэн үг шүү дээ. Хэрвээ 100 зохион байгуулалт 45 градустай. Тентхийн 100 бол яриад явах гэж юу. За. Тийм. За тэгэхээр яг түрүүний хэлдэгчлэн за ер нь бол Египтийн аялал надад одоо жишээлбэл ямар сэтгэл төрүүлж ирсэн бэ гэдгийг би одоо товчхон хуваалцъя л да. За мэдээж бол нөгөө нэг хүмүүс аялал гэхлээр аяллахын жанрыг төрлийг маш ойлгох хэрэгтэй юм шүү. Анх аялахдаа энэ ямар төрлийн аялал вэ гэдгийг маш ойлгох хэрэгтэй юм шүү. Бид нар нөгөө нэг ойрын Азийн орнуудад байдаг амралтын газрууд тий далайн эргийн амралтын бомбуудын газарт амрах гэж ингэж ойлгох юм бол энэ тэр аялал биш гэдгийг ойлгох хэрэгтэй юм шүү. Яг зөвхөн энэ чиглэлийн аялал тий юу гэдэг одоо далайн эрэг дээр очиод тэгэл тэн дээр нөгөө нэг интертайм төлбөрүүд үүдэн шүү дээ. Яг усаа тагсан тий одоо далайн одоо шомбох ингээл ер нь л байгалийн сайханд байгалийн дунд тий ингээд нэг юм далаатай ойрхон за тэгээд ингэ усан займаа мотор цай за тэгээд энэ нэг далайн хоолнууд гэдэг ч юм уу унтаал босоод зугаацдаг тий ийм амралт гэж хүмүүс зарим нь бодоод очихлоор буруудчихжаа. Нөгөө талынх нь энэ дан одоо жишээл нэг ийм одоо эртний тий одоо манай эртний өмнөх тий бүр хөнөө гүрнээс ч өмнө ийм амьдралд одоо иргэншил соёл иргэншил ямар байсан юм бэ гэдэг судалдаг. Энийг бүр ингээд багаас очиж үзхийг мөрөөдчихсэн мөрөөдлийн газар тий гэдгийг нүдээр очиж мэдрээ гэдэг аялал дан ганц ийм аялал гэвэл эн чинь нэгэн том сорилт шаардсан шүү дээ. Эн чинь тэр цаг аваар за тэгэл очих барих тий. Тэгэхээр дан ганц ийм газар аялал юм гэсэн чинь энэ аялал бол надад тийм байгаагүй. Энэ аялал юм хосолмол аялал байсан гэж би харсан. За нэгдүгürt бол бид нар Хургаада гэж хотод очингуудаа тэр хот дээр маш сайхан амралтын газар баазд амраад тэгээд улаан тэнгис үзсэн. Улаан тэнгис үнэхээр төсөлжсэн шиг улаан өнгөтэй тэнгис бол биш юм байна гэдгийг ойлгосон. Тэр номын ногоон цэнхэр маш тонголог гайхалтай тэнгис байна. За тэгээд тэн дээр бол бид нар яг далайн хэрэг дээрх нэг юм амралтын мэдрэмж шууд авчиж байгаа. За тийм нэг дулаан хооронд ирсэн маш гоё. Гэтэ илс ус хоёр хосолсон гэж ойлгож байгаа. Нэг юм мод зодч гэдэг юм юу гэдгийг тийм бол биш. Ширэнг юу байхгүй. Ой ширэнг бол биш. Яг л илс тэгээд 72 энэ хоёрын шаргал илс чулуун хад явж ийснаа шууд нөмөн цэнхэр өнгөтэй устай залгацсан. Төдийлөн олж хараад байхааргүй тийм одоо үзэгдэл. Би бол тэрийг шууд энэ манай улагчийн хар нурт ямар адилхан юм бэ? Ойрын жишээнсэл тайлбарлаж байгаа юм тэр те. За дараа нь гоёсэн гэхээр мэдээж тэр хоол үнэхээр нэг турк хоолтой айгу адилхан юм байл шүү дээ. Ер нь хоолны төрөл тийм шашлык те тэгэл тургал дээр шарсан махнууд за тэгээд янз бүрээр чансан загас мах тэгээд ногоо маш олон төрлөөрөө жимс маш олон төрлөөрөө яг үнэ нэг тийм санагдсан. Тэгэхээр бидний нөө хоолны төрлөөс холдохгүй мөлий. Яг л итгэхэд бүгд таатай нэг. За энэ сте биш хоол байлаа шүү гэсэн юм бол бараг болдог. Десерт месерт нь бол үнэхээр супер юм лээ. Тэ. За нэг хоёрдугаар тал тэр санагдсан. Тэгээд гуравдугаарт юу сонирхолтойсэн гэхээр тэгээд бидний нөгөө нэг сонголтоор мэдээж жоохон тэр очсон хамжийн сорилт тэр болохоор бид нар Луксор руу автобуст явна. Нэг бүтэн өдөр явна. Тэгэхээр энэ бол нэлээд сорилт болно. Тэгээд Луксор хотод очиж үзсний нэг том баярлсан зүйл надад хамгийн таалагдсан. Тэр том темплийн багнууд тэр нэг үлдсэн байгаа. Нэг чулуугаар за тэр манай юмд одоогийн архитектуруудын хилээд байгаа нь одоо эднэрийг хийх боломж одоо хүртэл байхгүй байгаа штэ гэдэг юмыг тэр үед яаж хийсэн бэ гэдэг тэр гайхалтай юмнууд байгаа. Тэгээд тэрийг очиж үзээд тэгээд үнэхээр чулуугаар юу хийж болдгийм бэ дэлхий дээр гэдгийг хамгийн гайхалтай одоо тэр үг дэцэн хийсэн улс бол Египт юм байна гэж харсан тий. Тэгээд чулуун төрөнгө оруулалт хийгээд тэр 4000 5000 жилийн өмнө хийсэн хөрөнгө оруулалт одоо хойч үе альж уулчлаараа тий бас нэлээд өндөр хэмжээний орлогыг тэндээс бүрдүүлээд амьдарч байгаа. Тэр бол үнэхээр супер байсан. За тэгээд тэрийг очиж үзээ. Гэхдээ би бол бодсон энэ халуунд энэ цүүдэрнд суух гэж л хийсэн болооч гэж бодож шиг амар халуун байсан. Тэгэл тэр нэг тэнд бол сэрүүхэн болчих жоохгүй нөө том авраг чулуун ийм
байгууламж. Тэр чинь үлдэгдлүүд нь шүү дээ, тийм хүн болсон байсан шүү дээ. Тийм, энэ ч үлдсэн юмнууд байгаа шүү дээ. Тэр чинь зөндөө эвдэрч мэдэр талуу болсон. Тэр том хөшөөнүүдийг те хийсэн байдлууд нь үнэхээр маш сонирхолтой. Тэр нэрэл хүн хийгээгүй байх гэж яг үндэ бодохоор л одоо итгэхэд хэцүү. Тэгээ тийм ч учраас энийг бол хүн хийгээгүй гэдэг тэр баг юу энэ гарч ирсэн баг аргагүй тэгж хүн хэлэхээр санагдсан байж магадгүй ч бодсон шүү дээ. Одоо энэ бол харих яриад хийсэн юм уу те. Зааж өгсөн ч юм уу те. Эсвэл харийнхан тухайн үед одоо тэр нөгөө хэмжээс тавих технологичуд юм уу те. Тэр тухайн үед одоо лазераар хэмжээд орчин үеийн лазерын хэмжээсээр хэмжээд тэр одоо бүтээн байгуулалтууд хийгдэхэд хэмжээний тэгж нарийн харагдсан хийцэлтэй юм байгаад байгаа. Тэр бол үнэхээр тэр луксордолыг тэр үнэхээр гайхалтай санагдчихсан. Тэгээ тэр чинь өөрөө одоо нэг түүхээс авч үзэхэд бол пирамид бол ил бунхан шүү дээ тий. Тэнгууд одоо луксор хотод байгаа тэр хаатын бунхан бол одоо чил нуугдсан хаатын бунхан шүү дээ. Одоо хүртэл илрүүл тий нэг уулан дотор ингээ байгаа байхгүй. Тэнгууд тэрийг одоо хүртэл олж илрүүлж ийн гэдэг чинь эн чинь үзээгүй бидний орчин цагийн хүмүүс үзэж амжаагүй байгаа ийм одоо олдурууд тэнд байна, үзмрүүд байна тий нээлтүүд байна. Тэгэхээр дахиад ч ингээд одоо эрэл хаагуулан дуусаагүй. Мөрөө луксорт очиод яхад тэн чинь нөгөө нарны сүм гэдэг байгаа шүү дээ тий. Тэрийг чинь жишээ нь яг за 1500 жилийн хугацаанд барьж дуусгасан байна гэдэг тооцоол харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр 1500 жилийн хугацаанд өнгөрсөн одоо 47 эзэн хаан тэр үед солигдсон байна гэдэг ч юм уу юм. Одоо за яг бодтой гэж одоо хэлэх жоохон хэцүү шүү дээ тийм. Ямар ч байсан тэр хугацаанд тэр итгэл үнэмшлээ алдахгүй нарны бурханд рада зориулаад тэр сүмийг босгосон байгаа байхгүй. Тэгэнгუутаа жишээ нь одоо тэр нөгөө ахаад өөр том сүмүүд байгаа. Гэхдээ хамгийн том нь гэж байгаагаар бид нэр очиж үзсэн байна. Бусдын үзээд бусад тэр том сүм эсвэл тэр нөгөө дараа үеийн одоо хаадын бариулсан одоо бунханч гэдэг юм уу тиймэрхүү юмнуудаар цаашаа урагшаа явах юм бол өөр үзмрүүд бас байдаг юм билээ. Тэр ингэж явна гэх юм бол 14 хоног Египтийг үзэж дуусгах юм бэл. Тийм ээ. Бид нар яг нэг гол поинтууд дээр нь очиод нэлээд тогтож үзэж болох байсныг бол бид нар зүгээр ингээд үзээд бишрээд гайхаад алмаараад өнгөрч байгаа байхгүй. Хүний гараар бүтээгдсэн гайхамшиг тэнд чулуун байгууламжуудыг те харсан. Тэгээд бас тэр чулуун одоо жишээлбэл энэ хөшөө те үнэхээр одоо хөшөөг бол чулуунаас сийлээд хийчихдэг те залгаас байхгүйгээр тийм том сийлбэр тэгээд тэр сийлбрүүдийн одоо деталь гаргаж ирсэн хүний булчин те хүний нүдний хөдөлгөөнч гэдэг юм уу эсвэл нүүрний хэлбэрийг гаргасан байдлын тэр нь үнэхээр гайхамшигтай болж тараад байгаа. Тийм билээ. Нэг зүйл харсан чи ер нь бол эртний Египтийн хаадууд бол тийм тарган хүн байгаагүй юм байл л дээ. Харин тарган. Дандаа тийм юмуд те. Тэгэл яг тийм фит те. Тийм дандаа ихлээр хөшөөнүүд нь тийм байгаа байхгүй. За тэгээд тийм аялал санагдсан. Тийм хослолсон аялал. За 3 дугаар тийм юм бэ гэхэлэр нэг сонирхолтой юм болохоор орчин цагийн одоо жишээл ялангуяа бол за Туркийн аялал хийж байхад аялын компаниуд чинь тогтсон ийм драфт маршруттай штэ явдаг. Яг ингэж явны шоорн тийш. Тэгмээд Египтийн тэр яг тэр зарчмыг ингээд яваад харахаар нэг үнэт эдлийн дэлгүүрд оролд штэ. Тэгсэн чинь тэрсний ингээд ийм чулуу эдлийн дэлгүүрд оролж. Тэр нь айгүй сонирхолтой санагдсан. Ийм алт барайл гүгүүд байхгүй те. Ингээд нэг ийм чулуу байна. Энийг бид нар ингэж хийсэн те. Манай үгдээц хийдэг ус одоо хүртэл энэ ингээд удамсан энэ технологиороо хийж байгаа гэж үздэг тийм. Тэгэхээр нэрэл бас чулуу бол амар үнэт идэл шиг ингэж үздэг. Тэрэндээ бас өнөөдөр хүртэл ач холбогдлог тийм бас харагц. Тэгээд нааша ирсэн чинь нэр тэгжсэн манай нэг ах бас амар сан түүх судалдаг. Тэгээд за Египт яваарсан сонь сайхан байна. Тэгээд хуучин ярьдаг гэсэн $1 ус гэд хэвээр байна гэж байгаа. Яг л тийм эсэн тий. Тийм ерөөсөө л бүх юм тэнд ингээд 8 ингээд яг аялж уучлаа дагаад төгжсөн. Бүгд л $1 тий. Тэгэхээр хоёулаа ингээд одоо жоохон үн өртөг яриа л да тий. Ер нь бол тэнд ер нь ямархуу үн өртөгтэй тарифтай хоол хүнс ер нь ямархуу байсан бэ гэдэг талаар хоёулаа яриа. За Египт чинь ямар юугаар явдаг лээ? Египтийн паунд гэж ярьдаг тий. Гэтэ өөрөөсөө болохоор лера гэдэг л паундаар ярьж байгаа. Бидэрт болохоор яг нөгөө бичгтээ нэг өөр тэмдэглэгээр бичиж байгаа. Тэгэхээр яг юу нь болохоор паундаараа явж байгаа гэсэн. Тийм үү. Egyptian money одоо нөхдүүд бол тэгж яриад байгаа шүү дээ. Egyptian money $,
евро. Тэнгуудаа бас нэг сонирхолтой юм тэнцээ очингууд доллар евро 2-1 ханштай болчиход байгаа. Ерөнхийдөө бас жоон төстэй юм. Шууд тэрийг нэг ялгаж өөрсөндөө зовлоодохгүй л. Яг л тэд нар чинь ялгах юм бол дахиад бүр бутархай юмраа яваад орчих учраас төвхтэй юм бэл. Монгол төгрөгтэй харьцуулахад болохоор 90 төгрөг байсан уу? Тэ нэг 80 орчим байна уу? Тэ 90 орчим байсан. 87 6 ч юм уу. Тэр хавьд ойролцоо. Турк, Египт хоёр ерөнхийдөө ойролцоо байна. Тийм ээ лөө. За ямар ч нэгдүгээр тийм байсан. Тэгээд хоёрдугаарт бол ер нь бол юмыг ингээ гар дээрээс судалдаг бол ерөөсөө л $1 $2 $5 ерөөхдөө үндсэн ханшил юм. Өөр ямар ч хилдэв ингээд тийм байхгүй 7 8 ч юм уу те. Одоо тэд арны тэд гэхгүй байхгүй. Ерөөсөө $1 бол бүх юм. Тэгээ явж байгаад амар 8-альцдаг. Одоо бидний хуучин яг одоо 90-д очиход л яг яадаг гэсэн бэ? Авахгүй яваад тэгэхээр хойноос үрж ирэх гүйж ирээл. За чи өстө авчгаа гээл те. Бүр хямдруулаад яг тэр шиг үйл явдал болдог. Үзэж байгаад орхиод явчихаар хойноос гүйж ирээлтэй. Хидч буулгаж ирж авчирч байгаа юм. Хоол нь ерөнхийдөө ямар үнэтэй байлаа? За яг уу яг аяллаа багцд маань Египтэд байх үеийн бүх хоол орчдөг учраас яг тэрийг иймэрхүү үнэтэй гэж яхад бол гадуур ер нь зүгээр хоол идэх хүн бид нар чинь тэрийг яалаа. Бараг тэгэж гадуур хоол идээгүй дээ. Яг уу явж байхад нөгөө гадуур хооллох үед байгаа шүү дээ нэг хоёр удаа. Тэр үеүүд дээр нөгөө ус нь уух юм дотор ороод нөгөө багцаас тусдаа байна. Уух юм тусдаа үнэтэй. $2 юм. Тийм. Уух юмараа бизнес хийх юм л. Тэр их сонь юм л тий. Тэнгуудаа кола авсан чи $3 ч гэдэг юм ингээд. Тий. Уух юм дээр бизнес хийдэг юм л. Тэр ястаа сонь юм л тий. Тэгэхээр уух юм дээр ингээд нэмэлт мөнгө авдаг тийм орн байсан. Юуны жижигхэн юм бичлээс сүмнэр янз янзын одоо өөрсөндөө авч үлдэх юм бол одоо алчуур байна. За тэгээд нэмэлт нөгөө нэг саяны тэр чулуун хийцлүүд байна. Магнатууд байна тий. Ер нь тэдний үнүүдийг ингээд бодоод үзэхлээр ойролцоогоор за бас л $2 $5 яг уу яг нэг газараас олон юм авах юм бол 8-аар алчуур чинь ихэд байлаа. Алчуур тэгээ $1-оос эхлээл $10 10. Яг нэлээ муу нь бол тийм байсан. Тэнгууд чиптерийн нэг авдаг чинь $4 байлаа. $4 байсан тий 4 байсан. Тэгээд цаашаа авахлаараа бүр үнэтэй болно гэдээсэн тий. Тэгээд тийм үнэтэй байсан. Тэгэхээр ер нь бол тийшээ аялал маш сайн боторхой мөнгөтэй явах хэрэгтэй юм байна. Боторхой мөнгөөр тооцоо. Яг тэнд нөгөө нэг юм айхтар картаар үйлчлэгээ хийгээд байдаг хөгжсөн үгүй яг тэр карт уншуулж болно. Гол нь яг гэхэлэр жижиг гар дээрх 8 бол карт байхгүй. Яг манай хөтөлбөрт явж байгаа тэр газрууд чинь дандаа л яг жуулчд зориулчихсан одоо түүхэн газрууд байж байгаа шүү дээ. Тэнцээ дунд байж байгаа яг нөгөө жуулчд зориулсан 8 идэг нөхдүүд нь байгаа. Тэгээд бид нар чинь болохоор шууд бэлэн мөнгөөр л тэтгэж явчихж байгаа. Жишээ нь хоёул $10 өгөөд хариултаа $2 авъя гэсэн чинь маа гэдэг нэг өөр алчуур өгөө явуулчихж байгаа тийм. Тэгэхээр яг нэг тааруулж өгөхгүй болохгүй. Яг за ангид хоёул аялын талаар тавьчих юм бас үн ярилцъя. Ер нь Египтийн аяллаа үн ямар үнэтэйгээр явж байгаа эхэлж байгаа. За яг манай үндсэн зарласан одоо энгийн үеийн аяллууд бол 6,690,000 төгрөгийн үнэтэй байгаа. Гэхдээ яг хөө боломж одоо эрт захиалаад хэрэгээ хийгээд баталгаажуулчих юм бол илүү хямдханаар авах боломжууд байгаа гэсэн үг маань. 6,700-аар аялна гэсэн. 2 одоо аялал эхлэхээс 2 сараас өмнөх хугацаанд одоо за би тэрэнд явна шүү гэд гэрээгээ хийчих юм бол өшөө хямдхан бараг $100 орчим хямдруулаад аялах боломжтой гэсэн. Шинэ жил дээр яг хөтөлбөртөө өөр нэмэлт хөтөлбөрүүд орж ирээд байдаг учраас тэр маань 7 сая 1,200,000 төгрөгийн үнэтэй байж байгаа гэсэн. За тэгээд энэ аяллалын 6,700,000 төгрөгийн үнэнд за юу багтж байгаа вэ? За 4 удаагийн нислэг байгаа гэсэн. Одоо эндээс Стамбул орно, Стамбулаас Египт ниснэ гэдэг яг энэ маршрутаараа буцаад ирэх 4 удаагийн олон улсын нислэг. Египтийн одоо орох виз, Египт рүү орох виз. $20 өгдөг. $25. Тэр зүгээр яг орж ирж байгаа хүн болгоноос зүгээр паспортын дээр энэ хүн орсон шүү гэдэг тэмдэглэгээ хийдэг л тэр виз нь. Хэмжээ такс маягийн тиймэрхүү юм байж байгаа байхгүй юу? За тэгээд тэнд байрлаж байгаа үеийн одоо буудлын төлбөрүүд Египтэд байх бүх хоолнууд гэдэг юм байж байгаа. За төлбөрт багтахгүй зарим нэг юм байгаад байгаа. Одоо жишээ нь сонголтоор авах хөтөлбөрийг оруулж ирж байна. За Стамбул дээр буцаад ирэхдээ Стамбул дээр нэг хонж байгаа. Тэгэхээр Стамбул чөлөөтэй байх учраас тэр үеийн
хоолнуудаа хүмүүс өөрсдөө зохицуулах гэдэг талаас байж байгаа гэсэн. Буцаж ирэх Стамбул дээр байрлах хоолны мөнгө ирж байгаа тийм. Хоолны мөнгө ирж байгаа. Гэхдээ өглөөний хоол нь бол сайн орчдөг, буфет орчдөг тийм. Тэгэхээр өдрийн хоолны иргэдэг гэсэн үг тийм. Өдрийн хоол байна. За орой хоол идэх. Орой хоол. Стамбул дээр чинь ирээд 2 хоног нэг за өглөө 8 цагт бууж байгаа юм. Тэгээд одоо маргааш өдөр нь 2 гээд нисэх бодол руугаа яваад. Тэгэхээр нэг хоног бүтэн хоног 30 хэдэн цаг болж байна. Тийм ээ тийм. За тэгэд энэ одоо ч яг тэр аяллаа үеэр бол за Луксор хот руу явахгүй гэх юм бол та бодолтой байж болно гэсэн үг шүү дээ тийм. Бодолтой үлдээд нөгөө all inclusive гэдэг нөхцөлтэй буудал байгаа. Тийм. Бассейнтэй, далайн эрэхтэй тийм. Амраал авчиж байж байна. Яг үнэ. Хоолоо идчихэл хөд мөстэй ундаа кола тийм. Коктейлээ уугаад байж болно гэсэн үг. За тэгэд хэрвээ тэр аяллалыг авъя гэх юм бол Луксорын аялал чинь Луксор руу явах аялал маань за нэг 18 цагийн орчим аялал байгаа. За тэгэнгүүт энэ $100 юмтай. $100 тийм. Тэгээ угаасаа тэр чинь нэлээд хол юм билээ шүү дээ. Луксор хот руугаа явна. Энэ $100 ерөнхийдөө юу багтаад байна вэ гэхээр тийшээ явж байгаа автобус унааны төлбөр. За тэнд очиод өдрийн хоол явж байгаа тэр байгаа. Ахаад тэнд очиод 2 3 үзмэр үзэж байгаа тэр төлбөрүүд өдрийн төлбөрүүд байгаа тийм. Бүгд орчиж байгаа л гэсэн тэр хүндээ. За тэрнээс гадна бид нар бас чөлөөт амралтын өдрүүд дээр бид нар улаан тэнгисийн гоё тэрг бол заавал авмар санагдсан. Тэр болохоор нөгөө усан завтай. Тэгтээ бид нар бол яасан гэхээр нэг юм олон хүмүүсийн бөөндөө ордог тийм аяллалыг аваагүй. Өөрсдөө шууд тэнд тусгай яг тийм бөвт ажиллаулдаг ийм жижиг ийм компаниудтай хувь хүмүүстэй тохироод тэгээ нэг ийм бөвт дээр бол ерөөсөө 4-5 ийм багтай нэг нь тэгээд багийн ахлагч нь боё одоо баг капитан юм шиг тий. Нэг капитан байна. Нэг капитан. За тэгээд нөгөөд бол нь гал тогоо могоо болоод тий бусад ийм мотор доторын тэр дооруугаа эдэн ингээд хариуцлагатай байдаг. Тэгээд жолоочтой тий. Тим юм бэлээ. Тэгэл ерөөсөө нэг ийм одоо нэг бөвтөр ингээ амьдраад явдаг нэг юм одоо ус орнод байгаа штэ. Хөвтэй бөвт яг тэр бөвтүүд үлээ штэ амар гоё ардталтай ийм задгаа ил задгаа нарийн шаардлагын хэсэг талбайтай тий. Тэгээд тэрнээс шууд ус руу ордог ийм юу өнтертэй. Тэр маань болохоор хоолтойгоо хэд байлаа? Тэр ерөнхийдөө $70 үнэтэй байдаг юм. Аха. За бид хэд явахдаа сая хэлэгчтэй урамшуул гээд арай хөнгөлтэй. Хөнгөлтэй өстэй. За тэр аялал чинь болохоор өглөөний цайны дараа автобус ирж аваад сонгоцонд нь суулгаад тэгээ явчихж байгаа өдрийн хоолоо хийж байгаа. Тэгээ дээрэс нь сноркл хийж болно гэж байгаа тийм. Одоо хантаа дотор орсон мэт. Тийм хантаа өмсөд нүдний шилтэйгээ. Магадгүй тэрэнд бас юу байдаг баха? Скуби дайвтай бас байдаг юм. Тэр нь болохоор одоо арай илүү үнэтэй л болно гэсэн. Хүчил төрөгчийн баг болон хувцас түрээслэх нэмэгдээд арай үнэтэй болтгоо. Тэгэхээр тэр аяллыг бол заавал авмаар санагц. Тэгжээж тэр нөгөө нэг яг улаан тэнгисээ бол хүн мэдэрх юм лээ шүү дээ. За улаан тэнгис гэдэг бол ийм юм байна. Тэгүнхээр сайн мэдэрх. Гарал дээр очиод өдөр цаг 30 минут амарч байгаа. Тий. Яг улаан тэнгисийг зүгээр ирэг дээрээс нь мэдэрх бол арай өөр. Тий. Яг тэрэн дээр ингээд далаа дээр гараад усан хоцтой явна гэдэг нь шал өөр юм бэл тээ. Тгий санагц. За тийм үнэтэй юм блэ. Тэгэхээр за тэгэд нэмдэг нь болохоор бид нэр мэдээж халаасны мөнгөтэй. Тэр all inclusive дээр бид нэр одоо нөгөө нэг юм бүх юм нь үнэнд орцсон байгаа мөртлөө тэр чинь айгүй олон жуулчид айгүй олон хүмүүс ирж амарч байгаа. Тэгээ тэнгуут тэнд үйлчилж байгаа үйлчлэгнийх нь ерөнхийдөө соёл нь бол типийн соёлтой юм блэ. Тэгээд энэ удаагийн хал шал өөр гайг байсан юм шүү харцангуй. Минийх бол ер нь бол ингээд амар ин дургуцаад байгаа мэдрэмж ерөөс аваагүй. Гэтэл ер нь нөхөд бол happy байсан. Тэгэхээр хүмүүс тэнд ингээд та илүү өөртөө одоо чил ингээд тэр бассейны дэргэд ингээд сууж байхдаа одоо коктейл ч юм уу те одоо өөртөө уух юм захиалмаар байвал өөрөө очиод авч болно л да. Тэгээ захиалмаар байвал тэнд үйлчилж байгаа үйлчлэгээний хүнд $1 ч юм уу $2 өгчих юм бол өөстэй чамруу одоо царгалахгүйгээр үйлчилдэг. Илүү happy үйлчлэн ч. Илүү happy үйлчлэн тий. Тэгэхээр ингээд тийм халаасны юутай заавал юм типний мөнгөтэй явах хэрэгтэй. Тийм болохоор одоо ер нь аялагчтай зөвлөдөг нь задгаа 1 5 те $10 саавч аваад явуул зүгээр байдаг гэдэг. За тэгээд бид нар мэдээж Египтээс явахдаа ямар нэгэн дурсгалын зүйл ч юм уу аавыг гэх юм бол уусаа би бол бодсон зүгээр таарлцсан газараасаа эхний удаа ч хургаадагаасаа ч юм уу авчвал зүгээр л юм бэл. За дараа нь яг Кайро дээр бид нар очиод яг яалтчгүй тэр нөгөө хуучны
эртний захаар орсон шүү дээ. Тэр бол бас их гоё юм билээ. Яг тэр нэг бид нар яг нэг жинхэнэ амьдрал руу нь бас явж орж үзээд те. Яг тэнд ямар одоо хүмүүс ямар наймаа эртний зах гэдэг нь юугаар онцлогийн гэдэг юмнууд нь харах боломж бол тэнд байл. Харин одоо яг тэр чинь болохоор яг исламын шашны хамгийн одоо эртний том зах гэж одоо биднээс очсон газрыг яриад байгаа байхгүй юу? Тэнгууд Стамбул явж үзчихсэн хүмүүс бол тэр нөгөө Гранд Базар гэдэг юм байна шүү дээ. Тийм Гранд Базар. Тэнгууд ерөнхийдөө тэрнтэй ойролцоо. Тийм билээ. За нэг тийм надыг санагцсан бас. Ижилхэн тэ бүтэц зохион байгуулалт нь ерөнхийдөө адилхан жижигэн юм лангуунууд. Тий. Жижигэн лангуунууд. Тэгээ бүгдээрээ тэн дээр бас 8 янз янзын зүйлүүд зардаг хүмүүс тий. Тэгээд нөгөө нэг юм торон дээр хэвлсэн хэвлэлүүд яг жоохон чанаруудын ялах юм янз янз л байдаг юм байна. Гэхдээ ер нь явж байгаа газараас шууд жижигэн дурсгалын юмнууд аваад явчихвал зүгээр л юм байна гэж утсан. Тий. За нэг иймэрхүү аялал боллоо. Тэгээд аялал дээр бол амралт чөлөө цагаач өнгөрүүллээ. Сайхан далайг мэдэрч наран чарагдлаа. Хүүтэнд халууныг мэдэрлээ. Тэгээд бас гоё түүхэн аяллуудыг маш гоё мэдэрлээ. Тэ. Түүхийг бол үнэхээр сайн. Тэгээд ер нь бол одоо энд ирээд ярихад би бол эргээд хүмүүстэй болцоход миний мөрөөдөл гэжсэн хүмүүс амар их таарлаж байна. Энэ яг Египтийн пирамидыг бол амар сан судалсан хүмүүс их байна. Бүр ингээд бичлэг баримтуудын цуглуулт. Тэрэн дээр ингээд айгүй олон улсын архитекторуудын ингээд ярьсан. Нэг явсан газруудын маань хажууд ингээд очиод судалгаа хийсэн мэсэн. Бүх тэр олон улсын нэг юм том судлаачдын бичлэг ярилцлагууд баримтат кинонууд байгаа байхгүй. Тэрийг хараад ингээд цуглуулсан хүмүүс байд юм байна. Тэрийг сонсчоод би бас амар чухал юм аялал руу явцсан юм байна гэдгээ тэдний ярианаас ойлгож байгаа хэрэг. Тэгж жагаад явнаа гэдэг төлөвлөгөөтэй маш олон хүмүүс байд юм байна. Тэгэхээр энэ бол хүн өөрийнхөө одоо шагнах хамгийн том одоо нэг төрлийн хэрэгсэл гэж боддог. Одоо чи үнэхээр одоо өнгөрсөн хугацаа маш сайн ажилласан бол өөрийгөө шагнах хэрэгтэй. Чи үнэхээр одоо өнгөрсөн хугацаанд ингээд маш их ядарсан, стрессцэн бол өөрийгөө шагнах хэрэгтэй. Тэр шагналчин бол ямар нэгэн эд зүйлс байх юм бол нөө стресс тусахгүй шүү дээ. Тэр чинь ингээд эд зүйлс чинь хэрэглэгдээ тусч тээ. Аялал бол дурсамжинд тэгээд чиний нөгөө нэг шин одоо нэг гоё юм нь юу гэхээр Монголоос ингээд гараа авчихлаар бүх юм мартагдчихдаг нэг гоё байдаг. Толгоо өөр юм даашлаа. Угсаал хол байж байгаа юм чинь энэ ч үлдсэн энд стресс энд нь орхиол тухайн цаг мөчтөө яг тэр үедээ л тэг холбогдохгүй. Тэг тэн чинь нэг бүх юм нь толгой өөрөөр ажиллаж эхэлж байгаа учраас юм уу те. Одоо эн чинь төлбөр нь одоо за төлбөрийг яаж төлөх вэ? Хэдэн төгрөний зөрүү хэлээ шиг тийм ингээл бодлого бодлоо шүү дээ те. Тэг энэ үнэтэй үнгүй хямдхан байна уу те. Тэгээ одоо хаанаас энэ хүмүүс нь ямар соёлтой юм бол те. Тэгээ жоохон одоо жишээлбэл тэнд чинь бас юм хөөхөн бидний эсрэг ингээд одоо нэг юунууд ажиллана. Одоо бидрийг залдах гэж байгаа скамууд одоо тийм залтай хүмүүс их байгаа. Тэгээд эднэртэйгээ бид нар яаж өөрийгөө хамгааж тоглох вэ гэдэг ийм сорилтод орно гэдэг. Өөрийн сорилттой. Тэгээд урт цагийн нислэгтэй ингээд яаж өөрийгөө ядрахгүй явах вэ? Тэг ингээд амар олон ийм өөр амьдралын юм руу яваад орчиж байгаа учраас маш гоё ингээд тарихтлага амраад тэгээд Монгол төрөөд ирэхэд та би ч гэсэн одоо ингээд төрж ирэхэд нэлээд гоё сэргсэн байгаа байхгүй. Буцаад өөрийгөө ингээд харахаар яг гоё амралт болсон ба шүү гэж анзарж байгаа байхгүй. Тэгээд яг 9 хоног ингээл зүхтатж байгаа байхгүй нийгмээс. Ялангуяа өөрөө өөртөө энэ шагналыг өгвөл зүгээр л юм байл. Сая цөмөрөө явж байхдаа Grand Egyptian Museum буюу нэг JEM тийм тийм маш том юм. Одоо эртний Египтийн бүх цуглуулга тэнцээ цугларч байгаа. Том музей. Яг биднүүсийн одоо очсны маргаашнаас эхлээд үйл ажиллагааг зогсоогоод нэгэнд нээлттэй хийлээ. Буцаад нээлттэйсэн. Буюу одоо за бид нар өмнө нь бол нэг 3 цаг гэртээ тэр үзүүрийг үзэж явдаг гэсэн бол одоо ерөөхдөө 5-6 цаг үргэлжлэх тийм том бүх танхимууд нэгдсэн гэсэн. Тинчээ Тотенхамун гэдэг нөгөө алдартай хааны бунхан шарил одоо мумийн нээлттэй хийгээд зөвхөн тэр Тотенхамуны танхим энтер гэдэг юм мэдчихэж байна гэсэн. Би Ирландын музейн үнэгүй байдаг. Бүх музей. Тэгээд ер нь тэгэд явж байхад тэн музейн дотор Египтийн музей байсан. Тэсэн хосцсон байгаа хөөхгүй гараа тэрвэрж маярлаа те. Ирландд зарим хэсэг очсон ба штэ. Тэгээд би бодож юу гэж юм бол гэж бодож штэ. Тэгээ үзсэн чинь тэр үеийн нөгөө нэг юм дандаа жижиг одоо ийм хэрэгсэд байгаа хөөхгүй. Ингээд алтан идэл мэдлэл янз янзын те ийм юм байгаа хөөхгүй. Тэр ингээ харахлаар
хийцийн хувьд хизээж өнөөдөр орчин цагийн гологдохооргүй хийцэд байгаа. Тэгээ би тэрийг харж гайхчихсан. Яаж ийм одоо чамин те ийм одоо бүдүүлэг байна гэж ойлгоод байгаа шүү дээ бид нар чи эртний хүчраас жоохон байлгч гэдэг юм уу те хийцэл байхгүй те нэг юм зүгээр хийг дүрс гаргаад орхицсон ч гэдэг юм уу биш бүх деталууд нь маш сайн байгаа байхгүй те тэгэхээр тэр энтрийг бол одоо баг дараагийн аяллагчид бол одоо тэр хүмүүсийн гоёл чимэглэл те нарийн хийцлүүд тэгэд би бас тэр нэг яг одоо хүнийг одоо муми лад ингээд яачихлаар яаж олон жил хадгалагдаад одоо хүртэл тэрнийх нь хүнийх нь биологийн бүгд байж чинь те эргээ судалгаа хийхэд бүх одоо тэр юмнууд нь бэлэн байж штэ шингээд алга болж штэ тэрийг хамгийн удаанаар хүнийг яаж хадгалах боломжтой асаа төгсгөлд нь нэрээ маш сонирхолтой юм санаанд орсон эргээд иржиж илээс ойлгож байна л доо нөхдөөд ерөөсөө төрөл үхэхтэй бэлдэж амьдардаг байсан юм гэдэг маш санаа тэр хаад одоо тэр өөрсдийнх нь үзэл өөрсдийнх нь шашин тухайн үеийнх нь юу бол энэ амьдрал ерөөсөө сонирхолтой биш. Энэний дараах нь гэж бодож байгаа. Тэгэнгүүт тэр одоо бунхнууд дээр зурсан зурагтай бунхнуудын хийцлийн яв энэ нь бол дандаа дараагийн амьдрал руу хөтлөх тийм юутай. Одоо могойнууд ч жишээ нь маш их шивсэн одоо сийлсэн байдаг ч юм уу гэдэг. Тэгэнгүүт могой яадаг вэ гэсэн чинь үсний дараах тэр хүнийг дараагийн амьдралд нь чиглүүлдэг. Зааж өгдөг, замч гэж жишээ нь үздэг юмнууд байж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр том бүтээн байгуулалтууд нь гэхдээ хүмүүсийн амьдралын философи амар ойлгомжтой байхгүй. Угаасаа энэ насанд би хүүхдээ маш гоё ингээд өөрийгөө оршуулна гэдэг тийм зорилготой байгаа байхгүй. Тэгээд тэрний хадлаа маш их зүйл хөрөнгө хүч амьдралынхаа одоо ажил хийж бүтээж байгаа зориулж штэ. Бүх зүйлээ зориулж. Тэгэхээр тэрний айгу ойлгомжтой философитой юм шиг. Нэг аятайхан хүч юмсан гэдэг юм бодлыг ямар ботер хөгжүүлээд байгаа юм шиг тийм юм. Тэгээд ямид байж авах хугацаанд тийм маш их өөрийнхөө хөшөөг том томоор хийлгэсэн тийм. Тэгэнгүүтээ жишээ нь Рамсесийн тэр нэг юу гэж байгаа үстэй. Хөшөөнийхөө бүх газар өөрийнхөө нэрийг сийлүүлсэн тийм. Тэгэнгүүт одоо тэр бол энэ бол ийм нэртэй хаан байсан гэдгээ нотолжуултыг гэдэг шүү дээ. За чулуун дундуураа хугараад алга боллоо гэх нь бүслэгийн хэсэг дээр нь нөгөө өөрийнх нь нэр нь Силестэй байж. Силестэй байдаг. Тэгээд энэ Египтийн түүх чинь бас ингээд хадгалагдаад үлдсэн бүгд чулуун дээр байгаа. Маш гүн сийлэгдсэн чулуун дээр. 5000 одоо 5000 орчим жил ингээд нар салхинд идэгдээд ингэнэ гэж хамгийн сайн хадгалагдаж болох зүйл дээр хийсэн юм шүү дээ. Цаас бол одоо устдад алга болчих. Идэгдээд ингэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр тийм зүйлүүдийг болж харсан. Тэгэд ийм одоо сонирхолтой аялал Монголоос манай travel guide-ийнхэн маань хийгээд одоо маш туршлагатай одоо 5 дахь одоо 6 дахь аялын баг аваад явах гэж байна. Тэгээд мөн бас одоо шинэ жилийн үеэр дахиад аялал төлөвлөгдсөн байгаа. Зарлагдсан байна. Тэр аялалд амжаад өөрийнхөө одоо өөрийгөө жоохон шагнаад те тэгээд ийм өөрийнхөө тархитлагыг нэг сайхан амраагаад өөртөө хөрөнгө оруулалт хийгээд ирья гэж бодож ивэл өөрийнхөө тодорхой хэмжээний аялын дансаа тийшээ зориулаад мөнгөө цуглуулсан мөнгөө тийшээ бас зориулаад гоё аялаараа өөртөө цаг гаргаарай гэж та бүхэнд бас санал хэл зөвлөмөр санагдаж байна. Тэгээ нөгөө хүн чинь нөгөө нэг дэлхийд дээр хаана байгаагаа мэдэх ямар улс орн байдгийг тэ одоо тэд нар яаж аж төрдгийг тэ гэдэг энэ болгоно ингэж үзэж харж мэдэрч ийж би хаана байгаагаа олж харна шүү дээ. Би ер нь бол яг хин юм бэ гэдгийг бас мэдэн шүү дээ. Одоо яг жишээ нь пирамидын дэргэд очиж ижил тэр агуу юмны хэмжээг дэрэгдээс нь мэдэрч байгаа. За юун дээр кинон дээр гардаг эсвэл баримт кино юунууд дээр ингэж байдаг. Тэгэнгүүт эн чинь нэг линзний нөлөө юугаар тийм амар том нүсрэг байгууламж шиг бас харагдуулахгүй байх ер нь боломжтой байгаад. Дэрэгд нь очиж ижил үнэхээр доороос нь ингэж камера гаргаад зураг авахаар оройн харагдахгүй тийм ингэж усаа цаашаа болчих тиймэрхүү юм байж байгаа. За нэг иймэрхүү одоо сайхан сонирхолтой аялал хийгээд ирлээ. Тэгээд ямар ч гэсэн сайхан аяллыг үзүүлж мэдрүүлсэн оргилдоо баярлаа. Маш гоё аялал хийгээд ирсэн. Тэгээ монголчууд ч гэсэн бас тийш очиод ер нь одоо жишээлбэл тэр 100-д одоо монголчуудын дэлхийг байлдан дагуулж байгаа үед ер нь бид нар нэлээд ойртож очих боломжтой, баримжаах боломжтой нэг дэлхий дээр амьдарч исэн улс гүрэн тэр онтой харьцуулах тэр хөшөө баримл дурсгалын зүйлийг үзэж хараад ер нь ямархуу хэмжээнд явж исэн юм бэ гэдгийг харьцуулах боломжтой. Ийм зүйлүүдийг ч гэсэн
харах юм билээ гэж бодсон. Тэгээд надад тэр нэг нийл мөрөнгөөр тэрийг ингээд зөөсөн байна ч гэдэг юм уу. Ингээл маш олон юм сонирхолтой одоо бүтцэн ямар байсан тухайн одоо газар дэлхийн байгальдын бүтц ямар байсан те. Тэнцэн бол ерөөсөө битүү ис маш их халдаг. Тэгээд тэнд ерөөсөө хүний амьдрал ихтэй байгаа юм мэддэг шиг ис биш байгаа үстэй тэр. Маш нарийн ширхэгтэй, цагаан өнгөтэй. Тийм ээ. Нэг юм чулуулаг тэр илэгдээд ингээд шохоо шиг ингээд. Тийм ээ. Тэгээд чулуулагч гэсэн нэлээд хатуу айхтар чулуун гэж хэлсэн шүү дээ. Тий. Тэг санагдсан. Тийм байна. Тэгээ хоол бол үнэхээр тасархай байсан. Тэгээ бид нар юу заах вэ одоо надад? За би бол штэ. Ер нь бол нөгөө нэг юм чавганы төрлийн амттан гол их чихэр хасарван л юм л штэ тий. Тэгээ тэрийг л айгуу янз янзын байдлаар гоёлж амталт юм л штэ. Надад тийг санагдсан. За хоол нь бол мэдээж нааш ярих гэж бодлоо хоо тэр нь утаа болох байх. Зүгээр чихэр захийг бол тэр хасарвантай нэг юм бүрмэлтэй тэр чихэр л гоё юм бэлээ. Яг тэдний амттан л юм л шүү дээ. Үнэртэй оснуудыг болохоор ийм тосон шууд ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн аргаар спирттэй холиогүй. Яг ийм үндсэн охийг нь гаргаж авдаг ийм соёл бас тэмдэг юм л шүү дээ. Үнэртэй осын. Термийн аргаар гэх юм уу? Цэцгээ шууд ингээд хүүтэн терм буюу одоо чулуу өнхрүүлээд тэр нь зүгээр яг нөгөө ургамлынхаа шүүсийг шахаад гаргадаг тэр. Тийм л шүү дээ. Тэр өстө гоё үнэртэнгүүд үт юм л. Тэгээд яг жасмин бол яг л үнэхэр жасмин нэмэлдэг. Тэгэл ингээд төрөхөд тэр үнэрч байгаа байхгүй тий. Тэр нь тэр гоё юм байна. Яг хоо дараагийн удаа дахиад аялал хийвэл Египт заавал очих юм байна. Тэрнээс үргэлжлүүлээд дахиад цаашаа яг тэр улсын иргэн тойрон орчин байгаа улс орнуудад аялыг гэвэл тий гүржч үт юм уу тий ингээл юм гоё улсууд байгаа байхгүй тий. Нийтдээ 134 пирамид байгаагаас Гизаягийн пирамид маань илүү их нэг зөнхлөө хүмүүс харагдаад байна шүү дээ. Миний ойлгож байснаас бол ердөө Гизаягийн пирамид л ерөөсөө ингээд би миний ойлголт шүү дээ. Ийм л 3 пирамид л тийм болсон ч тийм ч амар олон мохон пирамид байсан юм байна те. Одоо одоогийн Судан ч хуучны одоо Египт шүү дээ. Суданд хүртэл ахаа 100 хэдэн пирамид байж шүү дээ. Тэг хамгийн том хамгийн их одоо алдартай нь тэр Гизагийн юм байна. Гиза гэдэг байгаа тэр нэг хэсэг байхгүй юу? Толгодох юм уу те. Тэр дээр байгаа одоо Хуфугийн пирамид гэж байгаа. Хамгийн том. Тэгсэн чинь одоо яг энэ пирамидын талаар ингээд судалсан чинь яг одоо энэ одоо тэр Египтэд байгаа чинь бол дэлхийн одоо яг Эквадорын бүсийн төв дээр нэг юм урт хөргөдгийн хэмжигтүүнийг ингээд авах юм бол нэг юм хэмжигтүүн байна гинэ тоон дээр. Тэгсэн тэр нь буцаад яг Азад хятадын одоо аль нутагт гэнэ яг тийм дахиад пирамид байна гинэ. Яг Гизатэй бүр давхцдаг гинэ. Одоо нэг судлаг нөхөдөө дээр байгаа байхгүй тий. Тэгсэн чинь нөгөө нэг талдаа одоо Өмнөд Америк тийм. Тэгээ Өмнөд Америк тэр юунд яг тийм 3 пирамид гэж байгаа. Тэгтээ энэ 3 яг огтлцлын хувьд бол яг ижилхэн огтлцол дээр гэж тайлбарлаж байгаа байхгүй. Гэхдээ өөртөө маш олон 100 жилийн цаг хугацааны ялгаатай гэдэг. Маш сонин юм давхцлуудын талаар хүмүүс ингээд ярьд юм лээ. Тэгэхээр үнэхээр бас энийг үзэж байгаа хүмүүс ахын бол яг энэ шиг ингээд судлаад тийм маш сонь сайхан сонь хачин юмнуудыг нөөрөө олж мэдээд ингээд явах юм бол хүн илүү нөгөө нэг очиж байгаа зарийнхаа зүйлийг мэдрэх ойлгох тийм амттай аялах юм байна гэж ойлгосон. Египтийн аялал чинь 3500 за 4000 жилийн өмнөх түүхэн гэдэг байж шүү дээ. Тэгэнгүүт Туркийн аялал чинь болохоор за манай эрнээс хойш үеийн түүхүүд ороод ирдэг одоо христийн одоо маш их юутай байж идэг те. Тэгэнгүүт дахиад биднүүсийн мэддгээр урагшаа хятад руу явангууд эн чинь бас нэг өөр цаг тоол тэгээ цаг агаар юу вэ шал өөр. Ингээд яхаар Египт бол яг энэ дунд ингээд яах шал жигнэсэл гайхамшиг юм байлээ. Тэгээ магадгүй цаашаага эхний юу бол пирамид одоо Египт ингэ байж байна. Тэгмүү цаана Перу те Юру гэдэг чинь бас нэг өөр соёл хэрэгжлийн юмнууд энд бас байгаад байгаа шин. Тийшээгээ бас ерөнхийдөө дараа нэг аялал төлөвлөлт. Ер нь бол төлөвлөгөөнд байгаа гэхдээ тэр нэлээд чанга ил. Гэхдээ нэг групп одоо юу гэдэг олон хүнтэй бол явахд бол жоохон төвхтэй учраас тэрийг тодорхой багтаа болоод явал тийм гэж их.
За тэгээд аяллаар яваад олон сайхан хүмүүстэй танилцаад, найзлаад, тэгээд хамтдаа сайхан дурсамж бүтээгээд, тэгээд бас өөрийнхөө мөрөдчихсэн газар очиж үзээд, сайхан амраад ингээд маш олон одоо хосолсон юм гоё зүйлүүдийг мэдрээд ирэх юм аяллыг сонгоод яваараа. Тэгээд аялж байгаа аяллаа зарлал мэдээллийн талаар гэх юм бол Gil Travel-ийн пэйжүүд руу хандаад тэгээд ямар аяллууд зарлагдж байгаа гэдгийг ялангуяа Египт аялал хизээ байна тий гэдгийг мэдчихвэл зүгээр. Турки аяллыг бол яг ахтар зарлахгүйгээр явуулаад байгаа юм байна шүү дээ. Турки аялал төр зүгээр дөрвөлээ явмаар байна, 8 улаан явмаар байна. Эсвэл компани ингээд группээрээ явмаар байна гэд орж ирээд тэгээд шууд танаас шууд болчих юм тий холбогдчих юм тий. Зөв. За тэгж аялж болох юм байна гэж хэлмээр. Тэгээд түрүүний бас хэлсэнчлэн аяллыг эрт төлөвлөх тусмаа илүү хямд болдог. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө нэг тийж захиалга, урьдчилан захиалсан одоо тэр нөгөө нэг төчид буудал тий амралтын газар очиж өөр эрт захиалах тусмаа илүү хямд ийм системүүд угаасаа барууны бүх аялал жуулчлалын орнуудад байдаг учраас яагаад эрт захиалах хэрэгтэй юм бэ гэдэг санаа нь ерөөсөө санийхтай холбоотой юм билээ. Тэгэхээр хэрвээ эртнээс төлөвлөж байгаа. За боли энэ жилийн 12 сард аялахгүй маа гэхэд та ирэх жилийн тий одоо хизээс аялал эхэлдэг яг энэ юу аяллууд. За Египтийн аялал ерөнхийдөө 4 сар гэдэг дуусчихна. Гутаа 10 сараас. За тэгвэл ирэх жилийн 10 сар ч юм уу эсвэл энэ 4 сар ч юм уу тий. Энэ 4 сарын төгсгөлийн 4 сар дээр ч юм уу эсвэл 10 сар гэж гэдэг юм уу тий. Халууны үеийг нь тойрж штэ тий. Цагаагаар нь ерөөсөө 10 сар 4 сар. Тийм ээ. Тэгэхээр энэ үеийг ингээд тооцоолж агаад тэгээд та аялалтаа төлөвлөгөө гаргаад хоригдлол хийгээ цуглуулж агаад аялал бас гоё юм байна гэж хэлмээр байна. За тэгээ баярлалаа. Өөр болооч хэлбэл хэлэхээр ярихаар зүйлүүд юу байна? Манай сонсогч нарт яг л төлөвлөөд тий эрт яаж байгаарай. За аялал гэдэг чинь нөгөө Монголоос гараад нисэж байгаа учраас автобусанд сууж байгаа үйлдэл биш ээ. Айгүй хүмүүс тэгж орж ирдэг байхгүй. Маргааш ч аялалд явмаар байна. За ихч ахаа уучлаарай ингээд нислэг байхгүй, суудал байхгүй. Гингууд жоохон бухимддаг тий. Яага байдгүй гэдэг ч юм уу иймэрхүү юмнууд бол нэлээд байдаг. Тэгэхээр эрт төлөвлөөд аль болох аялалтаа гаргацаа. Холлын одоо Монголд дотроо аялах бас нэг өөр. За ийм түүх дурсгалуудаар бас нэг аялах нэг өөр. За халуун орны арал дээр тий очоод амрах бас нэг өөр учраас яг манай хөтөлбөр бол ерөөсөө амралт биш. Энэ бол яг л аялал. Хосолсон тий маш их зүйлүүдийг багтаасан гэх юм уу. За ингээд тийм байна. За тэгээ бүгдээрээ дараагийн подкаст хэрэгэд уулзцгаая. Тэгээд аялалд нь маргаашийн аялалд нь сайхан амжилт төсөй. Аюулгүй. Тэгээд бас сайхан шин зүйлийг олж мэдээд одоо тэгээд тавтгаа очиж байгаа юм чинь дахиад бүр сайн таньж мэдээд хөөх юм байсан юм биш тэгээд дахиад шин нэг одоо яг одоо боломж маань юу гэхээр нөгөө надад хамгийн олзуурхштай байгаа юм хэсэг нь одоо Жемиг бүтэн нээлттээр нь анх нээлттээр нь очиж байгаа гэсэн үг. За сая манай улсаас яг нэг юу гэдэг те төрийн айлчлалын хүрээнд энэ хүмүүс очсон юм шиг байлээ. Дэлхийн нэлээд том одоо удирдагчтай энэ яг анхны нээлтэн дээр нь бүгд гисэн байна. За тэгэхээр яг нээлтийн дараах монголчууд болох гэж байна ол гэж. Тийм байна те. За гоё сайхан аяллаа сонь сайхантай богц дүрээрээ гэж үсэ. За тэгээд дараагийн подкастаар зочдтойгоо үзэгчтэйгээ уулзъя. За баярлалаа. Баярлалаа. Өндөр болоорой. За